Сайн бацгаана уу. Хэрэгтэй хамттай ярилцаж хүмүүс хүүхдийн подкастын машингийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн 40-оор Золон артын үүсгэн байгуулагч Хүслэгч маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За Unit 4 Чингүндэй подкастаа урьж оруулж байгаад баярлалаа. Тэгээд намайг Хүслэн гэдэг. Би 2020 онд дүрслэх урлагийн академик монументал уран зураачаар төгссөн. Яг хаа түрүү жил болохоор дүрслэх дизайн урлагийн сургууль байсан байхгүй. Энэ жилээс академи болсон. Тэгээд би яг төгсдөг жилээс ахуулаад найзтайгаа нийлээд Золон арт зурлан сургалтыг үүсгэн байгуулсан. Одоо тэндээ багшлаад тэгээд хажуугаар нь зураг зураад явчихна да. За та мэрэгжил гэж яг юу гэж боддог вэ? Та яг өөрөө энэ зураач мэрэгжлээ яасан гэж хэлсэн бэ? За мэрэгжил би бол багасаа айгу зурах дуртай байсан. Тэгээд манай гэрийнхэн ч гэсэн дэмждэг. Тэгээд анх болохоор ингээд зураач мэрэгжлээ сонгоно гэхээр насаараа угаасаа зураг зураад амьдрах гэдэг чинь айгу бүтэхгүй мэг гэд намайг аяг тэгдэгсэн. Хажуугаар нь санхүүгийн дипломтой бол үгүй бол ингээд дан зургаар явна гэдэг бүтэхгүйгээд тэгээд нэлээд олон жил би дан зургаараа зураад тэгээд хажуугаар нь үзэсгэлэнд оролцоод зураг зараад байхаар ингээд манай гэрийнхэн за энэ хүүхдүүд л явж чадах юм байна гэж ойлгоод тэгээд дэмжээд дүрслэх урлагийн сургуульд орсон. Тэгээд зураач мэрэгчлээ сонгоод явсан. Тэгээд яг хөө миний хувьд мэрэгжил гэдэг нь зүгээр л ер нь бол дуртай юмаа гүнзгийрүүл сурж байгаа гэсэн үг. Тэгснээс ингээд хүүхдүүд ахиу их юм бодд юм шиг байлээ. Би одоо ингээд насан туршдаа нэг юм хийн. Тэр нь болохоор ингээд орлого санхүү те цаашдаа амьдралаа яах вэ гэж айгүй их боддог. Тэгэхэд яг үүндээ эн чинь бас хажуугаар нь хүний хүсэл сонирхол явж байгаа байхгүй юу. Би ингээд дуртай юмаа гүнзгийрүүл судлаад тэрүүгээрээ хүн чинь ингээд юмдаа дуртай байх юм бол тэрүүгээрээ амжилтаа явж чадна шүү дээ. Ахаа тэгээд тэгэхээр мэрэгжил гэдэг чинь миний дуртай юмныхаа л гүнзгийрүүлсэн хэлбэр гэж ойлгож байгаа. Тэгвэл мэрэгчлээ сонгож байгаа хүмүүсд яг юу зөвлөх байсан бэ? Ямар ч тач ингээд өөрийнхөө сонирхлыг олсон байх хэрэгтэй. Одоо чи би бас санхуд орцсон явж явах боломжтой байсан байгаа ч тийм. Ахаа би тэгээ зургаараа яваад одоо тэгээ гайгүй л хийж шít. Тэгэхээр өөрийнхөө нэгт дуртай юм олох хэрэгтэй. Хоёрт бас яг сурах гэж байгаа мэрэгжлийнхаа яг юу сурах гэдэг юм бэ? Цаашдаа юу хийх юм бэ гэдгээ нэлээд сайн судлах хэрэгтэй гэж боддог. Жишээ нь би яг энэ жил их сургуульд орох гэж байгаа 12 хүүхэд бэлдсэн байхгүй юу? Тэгээд яг ихэвчлэн ингээд нөө зургийн мэрэгчлээ хүүхдүүд л орж ирж байгаа юм л да. Архитектор, график дизайн, хувцс дизайн гээд тэрнээс гадна дахиад зөндөө олон мэрэгчлээд байгаа байхгүй зурагтай холбоотой. Одоо жишээ нь миний ингээд монументал уран зураач гэр хүмүүс яг юу юм бэ гэдээ ойлгодгоо. Энэ нь болохоор томоохон хэмжээний уран зургууд зурдаг. Одоо жишээ нь зайсангийн мозаик гэдэг те 120 дээр ингээд гадаа ингээд усаа хайрлаа гэдэг зургнууд байдаг. Тэр чин бүгдээр ингээд нар салхины хилэгдэлд удаан хугацаагаар байх боломжтой зургуудыг зурдаг. Мэрэгжил ахгүй монументал уран зураач тэр чинь миний мэрэгжил ахгүй юу. Тэгээ хажуугаар нь бас яг тийм суур том график дизайн, хувцс дизайн гэдэг мэрэгжил байхаас гадна хажуугаар нь ийм зураасан уран зураг, монументал уран зураач тий. Тэгээ цаашх юм бол керамик гэдэг ингээд хэн болгоны сонгодгүй тийм гой мэрэгжлүүд байдаг. Тэгээ тэднэрийг бас нэлээд сонирхож үзээсэй гэж хүсдэг мэрэгжил сонгож байгаа хүүхдүүдэд. Тэгснээс ингээд хүн болгоно л ингээд график дизайн одоо Монгол топ 10 ирэлтийн мэрэгжил гэж байдаг тий. Хүн болгон тэр харлуу хуваагдаад орчдөг байхгүй юу. Тэгэхгүйгээр ингээд хүн болгон ингээд оронтой байдаггүй одоо яг мэрэгжилтэн байдаггүй тийм мэрэгжлүүдийг илүү сонгоорой гэж зөвлөё. За баярлалаа. Хэрэгтэй зөвлөгөө. Надад урлагийн хүмүүс ингээд бусдаас ингээд арай өөр санагддаг байхгүй юу? Та тэр талаар юу гэж боддог вэ? Яг уу урлагийн хүн гэхээр магадгүй илүү юмд бүтээлч ханддаг гэж магадгүй. Тэгээд би бол яг өөрөө сайн мэдгүй байна. Би яг багасаа зургаар яваад дандаа зургийнхантайгаа эсвэл ингээд би яг бас Бадмараг хэсэг төгсөжсэн байхгүй юу? Сойсын хэсэг. Тэгэхээр тэр нь болохоор дандаа ингээд хөгжмийнхэн, жүжигийнхэн гэд те дандаа урлагийн холбогдлолтой хүүхдүүд сурдаг. Тэгээд би урлагийн бус хүнийхэн ялгааг би одоогоор орж хараагүй байхгүй. Одоо урлагийн бусны тийм найзууд нэх байхгүй. Тэгээд элтник тийм харагдаг бас ялгаа байхгүй. Магадгүй ингээд чи ч юм уу те эсвэл өөр мэрэгчлэх хүмүүс ингээд ямар ялгаатай гэн илүү сайн хэлэх байхаа. Яг уу магадгүй базаад хэлэх юм бол илүү бүтээлч байна. Тийм. Илүү Дандаа гоё бүхцгэлийг сэтгэж бүтээл хийдэг учраас хүмүүс. Тийм юмыг байгаагаас нь арай ч өөрөөр харах тий. Тэгээс амар мэдрэмжтэй юм шиг санагддаг ш надад. За зураач мэрэгжлийн ер нь яг сайхан нь гоё зүйл нь яг юу байдаг вэ? Хэн сонгосон гэдгээс одоо яах вэ? Хэдүүлээ шалтгааллах бах. Жишээд миний хувьд бол угаасаа л зурх дуртай. Тэгээд би зургаараа ингээд гүнзгийрүүлээ 4 жил сурлаа. Тэгээд цаашдаа сурна. Тэгээд ингээд яг зураач мэрэгжил гэж ярих юм бол би одоо зурх дуртай л юм чинь.
сайхан зурах юм да. Яг юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байна. Аха. Угаасаа яг өөрийнхөө сайхан зүйлэл яг мэрэгжлээ болгоод хийж байгаа ч. Тийм. Тэгвэл та зураач болъё гэж бодож байгаа хүмүүстээ юу зөвлөх вэ? Зураач болъё гэж бодож байгаа хүмүүс зураг сайн зураарай. Угаасаа энэ чинь ингээд гинт сургууль сураад 4 жилийн дотор амар зурдаг юм болдгоо байхгүй юу? Тодорхой хэмжээгээр энэ чинь ингээд багасаа зураал ингээд сайжирж явсаар байгаад илүү онлайн түвшинд нь 4 жил сурж байгаа. Тэгэд тийм болохоор хуваараа сайн зураад энэ тентгийн зураач нарын уран бүтээлийг сайн үзээрэй гэж зөвлөө. Тэгээ дээрэс нь бас яг ингээл би зурдаг гэл бусад хүний яаж зурдаг нь хамаагүй гэд ингээд дороо ингээд зурдаг хүмүүс байдаг аахгүй юу. Тэгэхгүйгээр бусад хүмүүс бас яаж зурд юм бэ? Энийг бас өөрөөр яаж илэрхийлж болох юм бэ гэдгээ сайн харах хэрэгтэй. Олон зураачны зураг сайн үз, тэгээд өөрөө сайн зур гэж хэлнэ. Та зураг зурхтаа энэ аюустай байсан уу? Бүр юм. Гой зурдаг. Хүүхдүүд бас тэгж боддог гэж магадгүй. Багасаа л ингээл цаас хандаа нийлүүлэл амар зурдаг. Ер нь бол зурах дуртайсэн. Тэгээ багаар зураад ангууд сайжирдаг байхгүй юу? Тэгээд тэрийг бас авьяас гэж нэрлэж болно. Ингээд жоохон ингээд зураад надад бол дэмжлэг айгуу чухал санагдсан. Би ингээл яг нэг юм ерөөсөө мартдаггүй юм. Имээ ингээд кино үзчихсэн байхгүй юу? Тэгээд би ингээд имээ кино үзэнгүүт ингээд яг ингээд суучдаг. Тэгэнгүүт нь хажууд нь ингээд цаасан дээр имээг зурсан чинь адилхан байна гэд хүмүүс тэгээд миний охин авьяастай юм биш үү гэд хүн болгонд ингээд үзүүлэл гайхуулаад тий. Тэгмүүд ингээд надад айгуу гоё өөртөө ихтэй байдал үүсчихэж байгаа байхгүй юу? Би зурч чаддсан юм биш. Би ингээд тэрэг хүсэх юм бол би адилхан зурч чадах юм байна гэдгийг ойлгоод. Тэгээд улам цаашаага яг гин зураач болох мэрэгжлийг сонгоход нөлөөсөн. Яг ингээд зураг зурхын яг тэгвэл сайхан нь тэгвэл яг ямар мэдрэмж төрдөг вэ? Ингээд гоё ингээд зураг зураал ингээд сууж хахад. Зураг зурхаар ер нь бол ингээд зарим юмыг үгээр илэрхийлж болно тий. Зарим нь ингээд үгээр илэрхийлж болохгүй юмыг зургаар өнгөөр илэрхийлж болдог аахгүй юу. Жишээ нь ингээд хүү ингээл өдөр надтай уулзаад өнөөдөр ямар байсан бэ гэхээр нэг тийм үгээр хэлэх боломжгүй байдаг да. Харин тэрийг миний хувьд зургаар илэрхийлэх илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр ингээд өөрөөгөө ингээд доторх юм илүү ил гаргаад өөрөөгөө ингээд яг гэмдээ доторх бодлоо дээл гаргаж байгаа болохоор үнэхээр сайхан байдаг, тайвширдаг. Та урлагийнхаа талаар танилцуулаач. За би нөгөө эхлэхдээ хэлсэн золон арт зургийн сургалтыг болохоор яг төгсөнгүүтээ найзтайгаа нийлж нээсэн. Золзоё гэдэг найзтайгаа одоо ажилладаг. Манайх ингээд сарын сургалт, тэгээд өдрийн сургалт гэд янз янзын сургалтууд байдаг. Онлайн сургалт гэж бас байдаг. Манай урлагийн яг онцлог юм гэх юм бол одоо жишээ нь өөр сургалтууд болохоор яг ингээд бүгдээрээ зэрэг сууж байгаа л гээд бүгдээрээ гурвалжин төрөлжин зурцгаая гээл те. Яг ингээд нэг юм системтэй явдаг. Манайх болохоор яг хүүхэд болгондоо яг зориулж явдаг гэх юм уу? Одоо хүүхэд болгоны бас чадвар нь өөртэй. Зарим нь хар зургаар илүү сайн зурдаг, зарим нь өнгө дээр илүү сайн. Тэнгүүд тэр хүүхэд болгоныг адилхан юмд ингэж оруулахгүйгээр тус нь ингэж зааж яг юу сурмаар байгаа тэрэн дээр нь толгойд задгаараа манай урлаа онцлогтой. Тэрнээс гадна залзаа битээр яаж танилцчихсан бэ гэхээр тэр чинь 2012 онд баха. Би яг анх нэг Бавад оржим мөгцөцөг гэж зураачийн урлан дээр очиж исэн байхгүй юу. Тэгэхэд яг залзаатайгаа танилцчихсан. Тэр урлан маань яг одоо миний амьдралд цаашдаа зураач болох тий одоо ингээд юм найзуудтай болох өөртөө ихтэй байхад хамгийн их нөлөөсөн газар. Ингээд яг тийм зургийнхаа хүмүүстэй цуг байгаад тэр урлан сургалт яг ямар исэн бэ гэхээр ороод яг юм гэрте орж иж байгаа юм шиг байдгүйсэн байхгүй юу. Хүүхд болго ингээд тусдаа юмаа зурцгаагаад хүүхд болго ингээд юм хоорондоо найзлаад тий. Тэгээд яг тийм зургийн хүмүүс хоорондоо нэлээд айгүй гоё газар байдаг байсан. Тэгээд яг түрүү жил яг юу батсан бэ гэхээр баг байхдаа тийм амар гоё хүүхдүүд тэндээс хүүхдүүд ингээд талин зураач болоод талин зураач биш болсон ч гэсэн ингээд урлагтайгаа холбоотой яваад байгаа штэ. Тийм газар үүсгэе гэж бодсон байхгүй юу? Тийм дулаахан гоё урлагийн орчин үүсгэгээд. Та ингээд золон арт гэдэг нэрийг яагаад тэгж өгчээсэн юм? Ер нь бол тийм би хүслээ. Нөгөө золзоо тэгээд яагаад золон арт байгаа юм бэ гэж. Ер нь бол золон артын урлан үсгэн болохоор манай золзоогийн бүр багын мөрөөдөл ахгүй юу. Тэгээ би болохоор би бол ингээд чөлөө дуран бүтээлчээр явна, зураачаар явна гэж хагаад тэгээ золоо нээхөө гөнгөтэн за тгий гэд хоёлаа зориглоод орсон. Хоёлаа яг 50-50 басаа гэж орж байгаа шүү дээ. Тэгээд угаасаа чиний багын мөрөөдөл чинь миний найз
нэрээ брэнд болгоно гэж боддог байсан юм чи нэрээ өчгөө зүгээр гээд. Би ингээд заавал адилхан л ингээд ашиг хүртэл адилхан л ингээд ажиллаад яаж байгаа юм чинь би заавал нэг нэрээ оруулах шаардлага надад байгааг байхгүй юу. Тэгээ дээрэс нь золоо харцыг анх золоо вебсайт нээсэн байхгүй юу өөр дээрээ. Тэгэнгүүт за угаасаа ингээд вебсайт нээсэн юм чи энүүгээр үргэлжлүүлээд шууд нэрээ өгье гэж боддог. Явсан. Тэн дээр амир их асуугаад идэ. Ягаад таны нэр авахгүй байгаа гэх. Найзын ер нь сайхан сэтгэлээр л өгсөн гэж зүгүү. Үгүй одоо юг нэр чи. За ямар нэр өгөхөө золоорч болж гинөө. Тэгээ би нэг амир тийм би ингээл яах юм. Үгүй би заавал нэрийн хахи өсгийг оруулнаа. Тийм байхгүй. Зөвөр нэг тэгэж надад нэрээ харуулах шаардлага байгаагүй. Тэгээ дээрээс нь золоорч дээр би надад эсэргүүцээд тах юм байхгүй. Тийм. За таны цаашдын зорилго та ямар зорилготой байгаа вэ? Зорилго би илүү сайн сурч сурмаар. Сайн зурж сурмаар байна. Ер нь бол цаашдаа мэргэжлээ дэвшлүүлэхийг боддог. Тийм. Хаана яг ямар одоо тийм зүйлүүд байдгүй. Одоо магистр, бакалавр, доктор. Би ч одоо бакалавра төгссөн. Тэгээ цаашаа магистраараа сурна гэж боддог. Тэгээ сурахтаа болохоор яг одоо урлагийн их орон болсон Франц, Европын орнуудад аль нэгийг сонгоод хэрэв боломжтой бол Францад сурна гэж боддог. Тэгээд мэдээж цаашдаа ингээд энэ урлагийнхаа үйл ажиллагаа зогсоомооргүй байна. 6-аараа төгсчөөд магадгүй энийг ингээд цаашаа галерей болгоод тий. Тэгээд улам өргөжөөд золоо харцаа хамруулахыг хүсдэг. Цаашдын зорилго бол. Таны хувьд ч юм зорилготой хүрэх юм амархан арга гэж байдгүй. Одоо чи яагаад би нэг асууж байгааг л нэг зорилго гэдэг зүйл бол амар хэцүү. Тэрэндээ хүрэхэд бол хүн болго амар хичээл зүтгэл гаргадаг. Тийм учраас тийм амархан зүйл гэж байдгүй л гэдгээс нь асууж байгаа. Ямар зорилго юм бол та. Үгүй ер нь зорилготой хүрэх одоо. Ер нь зорилготой яаж хүрэх вэ гэж байгаа. Тэгээ би яаж урлаг өсгөх бэ гэж байгаа. За сайн мэдгүй юм да. Хийж байгаа юмдаа дуртай, тууштай байх юм болов? Одоо тэгснээс нэг амархан гэхээр ингээл өнөөдөр хийгээл маргааш болчтой юм биш үү? Тэгэхгүй ингээд удаан хугацааны турш ингээд багаар хийгээд гинт ихээр нь овоолж хийх биш, багаар нь хийгээд явах. Би өнөөдөр зурдаггүй байжгаад маргааш гинт зурдаг болохгүй. Өнөөдөр ингээд юу мэрч юм бэ? Одоо бүр амархнаар хэлэх юм бол би өнөөдөр бүдэн байж маргааш турчихгүй байхгүй юу? Ингээд амар удаан хугацааны турш ингээд нэг юм ингээд хийгээд гэтээ тэрэндээ ингээд өөртөө төв болохооргүй би ингээд амар зорилгоо төлөө би хөдөлмөрлж гин би ингээд энэний төлөө л ингээд хийж гин гэд амар тийм өөртөө дарамт шахалт болохгүйгээр би угаасаа дуртай юм чинь би ерөөсөө ер нь л ингэж бодож байгаа юм чинь ингээд багаар тэрийгээ хийх юм бол тэр нь амжилт зорилгондоо хүрэх арга юм болов? Тэр нь амархан арга юм болов? Тэгснээс ингэж амар хэцүү хөдөлмөрлөл өдөр шөнөгөө нойр хоолгүй юмаа зүтгээл те. Тэр чинь бол хэцүү арга байхгүй юу? Тэгэхээр удаан хугацааны турш багаар хийх нь өөрөө амархан арга юм болов? Би болохоор ингэж адсан байхгүй нэ. Зорилготой хүрэх ямар ч юм амархан арга байдгүй. Заавал ингээд хүмүүс одоо ингээд энэ зорилго маань ингээд хийхин тулд ингээд амар хэцүү байлаа ингээд болиё гэд шантрах тийм зүйлүүд байхгүй. Ерөөс зорилготой хүрэхин тулд ингээд хүн болгоноос ингээд маш их хичээл зүтгэл гардаг. Тэм учраас хичээх хэрэгтэй гэж боддог. Тийм болно. Тийм ээ. Гэтэ таны хэлсэн амар гой зүг арга юм шиг санагдлаа. Яг ингээд. Яг ингээд тогтмол ингээд. Тогтмол тэгээ дээрээс нь ингээд хийж байгаа юмдаа битээ нэг тийм хит акцент өгөөд амар би амар хэцүү юм хийж гин. Би амар том юм хийх гэж гин гэж бодох хэрэггүй санагцсан. Тэгэхгүй ингээд багаар ингээд голдоо нэг ер нь хүрээд те. Тэгэж явах юм бол өөртөө ингээд амьдралдаа гоё таашаалтай ядрахгүйгээр ахиц гарах юм болов. За та өсвөр насны хүүхдүүдийг цагаа чөлөөт цагаа яаж зөв өнгөрүүлэх хэрэгтэй гэж боддог вэ? Зөв өнгөрүүлэх. Ер нь зөвөр чөлөөт цагаа. Чөлөөт цагаа юу? Яаж өнгөрүүлэх? Начистэй хэцүү асуулт. Өсвөр наснд ч үгүй тэгээд би нэг амар сонирх юм ярьж юм. Начистэй хэцүү байна. Би болохоор тэгэл 6 зурна. Тэгээ найзаастайгаа хаяа уулзсан. Нэг юм хийдгүйсэн байхгүй. Одоо хэрвээ эргээд би очисон бол айгүйх гадуур гарах байсан. Би ингээд найзуудтайгаа янз юм ингээд үзээд
багаахтай ингээд одоо парк дээр тоглож ч юм уу тий. Би өсвөр насны чинь би үзег байхгүй юу. Хэрэг одоо байсан бол би тиймэрхүү үзэх байсан. Найзуудтайгаа ингээд өшөө дотн болох байсан. Одоогийн өсвөр насны хүмүүс юу гэдгийг би мэдэхгүй. Тэгээ тийм болохоор би яг юу игээсэ гэж зөвлөгөө бас сайн мэдэхгүй байна. Тэгээ танай их юу вэ? Танай их нөө. Янз янз л хэцүү маа. Хүн болгон л өөр өөр. Тийм хүн болгон өөр өөр ахгүй. Тэгэхээр би болохоор тэгвэл та нар ингээд бүгдээрээ синхроноор ном унших хэрэгтэй гэж бол би зөвлөхгүй. Хүн болгоны тэгээд цаашлаа хөгжих арга барил нь өөр шүү дээ. Тэгээ зарим нь болохоор угаасаа ингээд communication skill сайтай байвал тэгэл ингээд найз нөхдөйгөө уулзаад баагаар нэгэндээ зөвлөж байгаа сайжрын тий. Яг ядчил зүгээр л буудан дээр битээвтэй дагаарай л. За тийм дээ буудан дээр битээвтэй дагаарай. Тийм яг тэгж бодлоо. Хүн яг тэгээд өөртөө хэрэгтэй юу гэж ивэл тэгэл хүний л. Тийм хүний л өөрийнх нь сонирхол штэ. Би бол тэгээд хэрвээ дуртай юм байвал тэрийгээ гоё баагаар хөгжүүлээд яваарэ гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхгүй ингээл за нэг хийндээ ер нь яг ингээд тэгж яагаад болно доо гэл тэгэж ингээд хойшлуулаад тахгүйгээр баагаар л дуртай юм а хийгээл баагаар сайжруулаад тэгэх юм бол тэрнийд чинь эксперт болох байхгүй юу? Та ингээд бас түрүү хэлсэнтэй нэг хаанх эхлэхтэй урлагийн хүмүүс яг юугаар өрөөд вэ? Бүтээлчин болов гэд. Ер нь бүтээлч болж яг бүтээлч болохын тулд ер нь яг яах хэрэгтэй? Яаж төлөвшөх вэ бүтээлч? Бүтээлч байна гэдэг бас нэлээд том ур чадваруудын нэг гэж би бас боддог. Одоо ямар нэгэн зүйлийг бүтээлчээр хийн гэдэг одоо. Арай өөр талаас нь харна. Тэгэхээр асуулт чинь дахиад юу вэ? Бүтээлч байх яаж бүтээлч болох вэ? Бүтээлч болох. Бодоод цугаад ивэл мэдээж бүтээлч болохгүй. Ингээд янз янзын юмнаас туршлага судлах юм болоо. Ингээд жишээ нь ингээд би ингээд кино үзэн штэ. Тэгэнгүүт би одоо ер нь ирээдүйн нэг хүсэл бол бас кино хийх байхгүй юу? Тэгээд тийм болохоор би ингээд кинонууд үзээд бас боддээ. Энэ киног ингээд ийм өнцгөөс бас зургийг авбал гоё харагддаг юм биш те гэд ингээд юмнаас суралцаад тэгжиж бүтээлч болох байлгүй те. Ерөн зэрэг юм их үзэх хэрэгтэй. Дуу үз, кино үз, зураг үз, хүмүүсийн бас яриа сонсон те. Тэгжиж бүтээлч байдал нэмэгдэх байх. Ямар нэг олон зүйлийг туршиж үзээд те. Танд ийм шантрах үеуд ингээ байсан уу? Шантрах үе амар байсан. Тийм амар их байсан. Ялангуяа би дүрслэгт байсан 4 жилд бол нэлээд шантарсан. Ингээд өмнө нь бол би ингээд яг зурдаг хүмүүсийн дунд бол амар сайн зурдаг тий. Ингээд арай өөр хүн шиг байгаад байсан. Тэгсэн чинь баахан зурдаг хүмүүсийн дунд ороод ирэнгүүт хүн чинь шантарт юм бэлээ. Би зурдаг биш юм шиг байна. Ингээд хүн болгон зурчд юм биш үү гэл тий. Би ч айгу муу юм байна гэж шантрах үед байсан. Тэглээгээд болоогүй. Яг хөө би ингээд өшөө сайжрах хэрэгтэй юм байна. Хүмүүс зурч чадж байгаа юм бол би ч гэсэн сайн зурч суръя. Хүмүүс ийм юм сайн хийж байгаа юм бол би ч гэсэн сайн хийж суръя гэд ингээд хүмүүс ингээд шантрах тохиолдолдоо тэрнээсээ улам урам зориг аваад явж ирсэн. Тэгээ шантрах үед бол зөндөө байсан. Одоо ч байдгаа. Тэгээ шантрах чинь яг тийм муу юм биш шүү дээ. Ихэд хөөрөөд явж ирсэнээс тэгээд хайж гисэн болохгүй бүтэхгүй байгаа юм мэдээд за юугаа сайжруулах хэвтэйгоо бас ойлгоод явж байгаа. Та урлагийн сургуулийнхаа тухай яриач яг тэр 4 жилийнхаа тухай. Сүүсийн 4 жилөө. Тийм. За би ч яг түрүү хэлсэнчлэн дүрслэг төгссөн. Тэнгүүтээ дүрслэгчийн дотор ингээд амар олон байртай байдаг байхгүй юу? Би бол хувьдаа дүрслэгийн 5 дугаар байранда төгссөн тэр сургуультай бүр хамгийн их дуртай. Яг гэвэл ингээд Сойс бусад урлагийн сургуулиуд болохоор юу гэдэг байхгүй юу? Одоо Сойсийн өөр байрууд нь болохоор өөр мэргэжлийнх нь холилдсон байдаг. Одоо жишээ нь соёл иргэншлийн сургууль дээр соёлын сургуулийнхан байдаг, онлынхан гэсэн үг байхгүй юу? Онлынхан байдаг, эсвэл драмынхан, хөгжмийнхан ингээ бүгдээрээ холилдож байдаг. Харин манай сургууль дээр болохоор юу байсан? Зөвхөн дүрслийнхан байсан. Тэгэнгүүт ингээд улам нэг тэгээд дотноо агаад дүрслэгийн 4 жил нь ер нь миний хувьд бол амар гоё өнгөрсөн. Яг цаашдаа 6-аараа явъя гэж шийдсэн хүмүүстэйгээ нийлээд тэгээд дээрэс нь надад миний хувьд бол амар их юм сурсан жилүүд байсан. Сайн зурч чаддгүйгээ ойлгосон жилүүд байсан. Өшөө их юм сурах ёстойгоо тий мэдсэн жилүүд байсан. Тэгээ миний хувьд болохоор яг тэр багш нэрээ одоо юу гэмдэ мэдээж сургалт чухал та.
Ингээд багш нар ингээд зааж байгаа юмнууд чухал. Тэрнээс гадна яг орчинд нь байгаад зурдаг хүүхдүүдтэйгээ цуг байх нь хамгийн чухал юм байсан. Нэгнээсээ суралцаж явдаг гэсэн үг. Яг ижил хүсэл сонирхолтой хүүхдүүдтэй. Чи юу надаас амар ерөнхий асуулт асуусан би бүр яг канаас нь хариулах юм бидэхгүй байна. Тэгээд ямар сандаа ингээ өсчөөд амар олон хариулаад байхгүй заа. За тэгвэл шантрах үеүдтэй юу гэдэг вэ? Одоо стресс заадаг хэцүү санагц үед зураг зурдаг уу? Тэгэл юм орондоо. Тэгээд шууд ингээл шантрангуудаа за одоо би босох хэвээр гэд өөрийгөө тэгж нэг хүчилдэггүй. Тэгээд шантрах үедээ за ингээд би болохгүй байгаа юм бэ? Эний юу болох байгаа юм бэ гэдгээ би ингээд бүр тултал нь ойлгохыг хичээдэг. Тэгээд тэрийг хэрвээ би нэгэнт яг юу болох байгаагаа ойлгочих юм бол тэрийгээ сайжруулах арга зам олно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэгдэг те. Яг хоо өшөө зүгээр энгийнээр ярих юм бол тий кино үзэн дуу сонсон, найзуудтайгаа юмаа сэтгэлээ хуваалцсан. Та одоо юм ингээ уурлсан, стрессцэн байх үедээ зураг зурдаг уу? Өө зурна штэ зурна. Тэгээд зураад тэгээд чадахгүй байх үедээ бүр стресстэй. Яг зурах чийсэн юм болохгүй болохоор. Тийм. Ялангуяа энэ их стрессүүд чи яг юунаас болдог вэ гэхээр би өөрийнхөө ур чадвар хангалтгүй байгаа үедээ л хамгийн их стресстэй байхгүй. Би өөрийгөө чадна гэж бодож исэн тэгсэн чинь чадахгүй байх үед би амар их шантардаг. Тий. Тэгэл дахиад зурна. За. Чадчихвал яг гоё болоо. Нэгэд би чадахгүй байгаа юм бол сайжрий да гэд тэгэл сүүл рүү хүлэн зөвшөөрөл дуустдаг. За ингээд хүслээ ихчтэй маш их баярлалаа өнөөдөр. Цаг зав зогцолоо. За би тэгвэл шантарж байгаа хүмүүст яг юу зөвлөх вэ гэдгээ тэгвэл хэлье да. За. Шантарж байгаа хүмүүст хэрэг болохгүй байгаа бол тэрийг хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Чадахгүй байгаа бол угаасаа чадахгүй л байгаа юм биш үү? Тэрийг хүлэн зөвшөөрөөд улам сайжрах урам зориг аваарай. Тэгэхгүй ингээд би чадахгүй. За би болчих. Энэ юу гэмдэ. Би ингээд эндээс яваад өгье гэж бодох хэрэггүй. Хэрвээ чадахгүй байгаа бол сайжраа тэндээ ингээд үлдэхийг хичээгээд те өөрийгөө болохгүй байгаа юм дээр илүү ажиллах хэрэгтэй. Тий. Тэгээд битээ ямараад байгаарэ. Юм орсон бол яг юунд болохгүй байгаагаа ойлгоорой гэж хэлээ да. Тэгж яриад дуусгая та. Тэгэхгүй шууд дуусаад байна. Юу? Энэ дээр нэг юм хэлж эрдэмтэй хүн ямардаггүй гэд. Тэр та тийм зүйл уншсан уу? Автосны бодол дээр тийм юм бичсэн байсан. За. Тийм та тэн дээр юу гэж бодсон? Юу гэж бичсэн байсан гинэ? Эрдэмтэй хүн ямардаггүй. Эсвэл эрдэмгүй хүн ямардаггүй. Үгүй эрдэмгүй хүн ямардаг. Эрдэмтэй хүн одоо ямардаггүй гэд тиймэрхүү утгатай. Тийм үү. За бичсэн эрдэмтэй хүн л ямарддаг юм билүү те. Тий. Тэгэж л бодож энэ хүн болгон ямардаг. Юм орж иж миний бодлоо бараг илүү сайжрах бах. Тэгэхгүй ингээд нөө байнгын би болж юм би бүтчихээн. Энийг чинь нөгөө нэг аюултай юу гэдэг байгаа штэ. Хэдүүлээ. Аюултай өөртөө итгэлтэй байдал гэдэг лөө. Эерэг байдал тийм. Тэгээ ийм эерэг байдал бол эсэргээр хамгийн аюултай эрдэмтэй хүн юм ордог гэж би хэлмээр байна. Тэгээ юм орох чинь ингийн үзүүлэлт штэ. Шантрах чинь байдаг юм. Хүн болгон тэгжээж л тэн дээр тулгуурч сайжирч байгаа штэ. За, танд нэмж хэлхийг гэсэн зүйл байна уу? Нэмж хэлэх гэж байгаа юм уу? Тэгээд хамгийн ихэнд хэлжсэн шиг нэгт мэржээ сонгож байгаа хүүхдүүд бол мэржлээ сайн судлаарай. Одоо биднээс хамгийн их чихэн асуудаг архитектор, график дизайнераас өөр мэржлүүд зөндөө олон мэржлүүд байдаг тий. Тэрийгээ сайн судалж үзээрэй, сургуулаа судлаарай. Тэгээд дээрэс нь ямар хоёроо ямарч байгаарэ. Тэгээд манай зургийн сургалтыг бас сонирхоорой. Золон арц гэж зургийн сургалт байгаа. Манай Instagram, Facebook дээр нэлээд идэвхтэй байдаг. Тэгээд хэрвээ зурхыг одоо би яг ингээд зурч чадах нүггүй юу гэж бас бодож байгаа хүмүүс байдаг штэ. Би ингээд хэрвээ бэр барих юм бол чадах болоогүй болоо гэд тэр хүмүүс манад ирээрээ. Манад нэг өдрийн сургалт гэж бас байдаг. Тийм. Би бас нэг өдрийн сургалтанд нь явж байсан. Тэр үед эхэндээ ингээд амар санаач авч ирсэн байхгүй яг гой зурч чадах болоо гэж ингээд очоо зургууд бол өстой гой зурд юм байлаа. Тэгээд ингээд бид хоёрын даагаар ингээд Facebook, Instagram хаягууд ингээд гарч байгаа хаа. За тэгээд үзэгч хүүхдүүдтэй тэгээд ихчтэй маш их баярлалаа. Тэгээд Чингис хүүхдийн подкаст энэ үрээд өндөрлөж байна. Баяртай. Баярлалаа. Баяртай.